Сонуу та бүхний өдөр мэнд хүргэе. Өнөөдөр би нутгаараа бахархыг гэсэн бие даалтын хүрээнд Хөвсгөл аймаг танилцуулгад бэлэн болсон байна. Хөдөө аж ахуйн эдийн засгийн бизнес сургуулийн банк санхүү хөтөлбөрөөр суралцж байгаа 1-р курс оюутан Пүрбат Овгдоо эрхэм баяр байна. Нутгаараа бахархыг гэсэн бие даалтын хүрээнд Хөвсгөл аймаг танилцуулгад бэлэн болсон байна. Хөдөө аж ахуйн сургуулийн эдийн засгийн бизнес шинжилгээ загварчлалын 1-р курсын оюутан Оргил сайхны сугурмаа байна. Сайн байцгаана уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хайси эдийн засгийн бизнес сургуулийн маркетингийн чиглэлийн оюутан Пүрөөсөргийн Батөргөл байна. Бие даалтаа танилцуулахад бэлэн болсон байна. Хинтийн хангаа соёны өндөр сайхан нуруунд хойд зүгэн чимгэлсэн ойн хөвч уулнууд Монгол улсын Хойморд оршдог Хөвсгөл аймагт 1931 онд байгуулагдсан хойд талаараа Оросын холбооны улстай баруун зүүн болон өмнө талаараа Завхан булган Ар хангаа аймагтай хилэлдэг. Хөвсгөл аймаг нь төв мөрөн хотон дэлгэр мөрний хөвөнд далайн түвшнөөсөө дээш 1283 м өндөрт оршдог. Улсын нийслэл баруун хойш 671 км зайтай ба 23 сум 1 тосгон 128 багтай нутаг дэвсгэрийн хэмжээ 106,000 хавтгай дөрвөлжин км. Хөвсгөл аймаг нь Монголын хамгийн олон хүн амтай аймаг юм. Хөвсгөл нуур нь Монголын хамгийн их хэсгүүнтэй хамгийн гүн хамгийн цэнгэг нуур юм. 200 гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. 381 км куб талбайтай мөрөн хотоос хойш 101 км оршдог. Хөвсгөл нуурт 46 гол горих цутгах бөгөөд ганцхан эгийн гол их аван урсаж сэлэнг голд цутхан нийт 1000 км зайг туулан Оросын холбооны улс байгаль далайн нуурт цутгадаг юм. Соёны бүс нутаг Хөвсгөл аймгийн хамгийн өндөр уул болох Соёны нурууны оргил мөнгө сэрдэг улам аа. Соёны нуруу нь Монгол улсын баруун хойд хэсэгт болон Сибирт байдаг уулархаг бүс нутаг юм аа. Зүүн соёо ба баруун соёо гэсэн хоёр хэсгээс бүрдэн баруун соёо нь бүгд найрамдах туваа улсад зүүн соёо нь Хөвсгөл аймагт оршдог. Хамгийн өндөр цэг нь Хөвсгөл аймагт мөнгө сэрдэг уул хэмээн 3491 м өндөр Алтан соёоны эко бүс нутаг нь дэлхийн хамгаалах байгалийн сангаас тодорхойлогдсон дэлхийд дээрх зайлшгүй хамгаалбар зохиох 200 эко бүс нутгийн нэг юм. Хөвсгөл аймгийн дарахтай 13%, дарахад нутаг руу орох давааны оройд 13% байдаг. Энэ 13 гэдэг дарахтуудын шүтлэг тоо бөгөөд хүний ертөнцид оршиж байгаа орон зайд 10 зүг 3 цаг байдаг. Энэ хоёрын нийлбэр нь 13-ны тооны тоог бий болгож байгаа ажээ. Шууд дарахтуудын шүтлэг бол 10 зүг 3 цагтаа даатгал өргөж байгаа хэрэгэнсэнжээ. Хөвсгөл аймгийн хордог сардаг нь сүрлэг уул хад бөгөөд нутгийн ардны домгоор эрт цагт бар араатан ихээр нууж хүмүүсийн амар амгалан алдагдуулдаг байжээ. Тэднийг ардууд барьж хорсноор уулыг хордог сардаг гэж нэрлэх болсон гэдэг. Өнөөдөр байгалийн өвөрмөс тогтоц түүхэн домгоороо жуулчдыг сонирхлыг татдаг тахилгад ариун газар юм. Хөвсгөл аймгийн цаатан нутаг. Цаатан нутаг нь Хөвсгөл аймгийн Улаал, Эренчлөмп, Баян зүрх, Ханх зэрэг сумуудад нутагладаг